TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Өдрийн мэнд хүргэе, сонсогч танд бас энэ өдрийн мэндийг хүргье. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхэлж байна. Гэрлээ жимсээ хоёр нь өнөөдөр тантай хамт байх болно. Гэрлээ ер нь сайн сайхан амьдрахад хэрэгтэй мэдээллүүд, нөхөрлөх боломж, урам зориг өгдөг ач тустай нэвтрүүлэг гэж хүмүүс айгүйх манай нэвтрүүлгийг хэлдэг тий. Тийм шүү. Бидний хайртай хүмүүс сайхан амьдрах хэсэг нь эмэгтэйчүүд биднээс их шалтгаалдаг шүү дээ тий. Бүхий л эмэгтэйчүүд хүүхдүүдтэй ад жаргал өсөж, хаан ижил, найз нөхөд, хөршүүдтэйгээ дотн байхыг хүсдэг тий. Харин ингийн тулд бид нар одоо яг юу хийх ёстой юм болоо тий? Охиндоо тус болохыг хүссэн нэгэн ээжийн түүхийг өнөөдрийн нэвтрүүлгээр хүргэх болно. Тэгээд тэр ээж хийж чадах бүхнээ хийсэн, өөрийгөө бүрэн дүүрэн зориулсан. Энэ талаар юу босныг хамтдаа сонсцгаая. За тэгвэл бүгдээ хамтдаа түүхээ эхлэе. Мишель бүсгүй гэртээ нэлээдгүй асуудалтай толгорч байсан яг энэ цаг үе. Тэр хүүхдүүдээ сургуульд нь явуулж хаад нөхрийгөө ажилдаа явсан агуур нь номын сан руу явсан. Мишель номын санд очоод ном унших, хүмүүстэй уулзаж яг амьдралынхаа асуудлаас жоохон сатаархыг бодож байсан. Тэгээд номын тавиурууд дунд явж байтал нэг эмэгтэй түүн рүү ирээд Мишелийн сонгосон номуудыг хараад асуудалтай байгааг нь номуудыг нь хараад мэдчихсэн. Их дөлгөөхөн ялдамхан эмэгтэй байсан болохоор Мишель нэг л мэдхэд хамаг юмаа түүнд яриад эхэлсэн. Ээж нь нас бараад удаагүй байсан учраас сэтгэл санаа нь ямар хэцүү байгаагаа түүнд дуудалж, ээж нь л түүнд санаа тавьдаг ганц хүн байж дээ гэд. Ер нь бүх зүйлээ тэр эмэгтэйд ярьж. Тэгээ Мишель ээжигээ өвчтэй байх хугацаанд нь 3 ялах хүүхэдтэй болж бас олигтой ч ээжигээ асарч чадаагүй гэж өөрийгөө маш ихээр буруутгаж байгаа тухайга тэр эмэгтэй туулцж ярьсан энэ үед. Ер нь анхаарал тавихгүй байгаа юм шиг санагдаад тэгээд бас нөхөртөө яг өөрийнхөө уур бухимдлыг гаргаад яг энэ үед ээжигээ тэгээд бас асархын хажуугаар гэр орны ажлыг амжуулах гэж хичээж хэр их зүтгэснээ ярьсан. Яг харин яг энэ үед ээж нь одоо байхгүй болчихсон. Нас орчихсон тий. Тэгэд яг энэ үед өөрийнхөө гомдлыг гаргахтаа ээжигээ тоохгүй асарч чадахгүй хайсандаа түүний сэтгэл ямар их харуулслаар дүүрэн байгаагаа хуваалцсан. Юу хийж чадах байсан юм болоо хүн төгс биш шүү дээ гэж тий. Сэтгэл нь хоосроод буруутай юм шиг санагдаад ээж нь байхгүй болохоор зүрх шимшрэм тэрл мэдрэмж ерөөсө түүнээс салж өгөхгүй байсан. Мишель сэтгэлдээ байгаа бүхнээ тэр эмэгтэйд бүгдийг нь нуудлаад яриад тэгээд нөгөө эмэгтэй Мишелийг сонсонгоо толгой тохиод анхааралтай маш сайн сонссон. Гарыг нь чанга атгаж өгөөд тий бусдад туслах сайхан сэтгэл хүч чадал чанд байгаа шүү гэд түүнд хэлсэн. Тэгээд тэр ээжтэйгээ ярмаар байна уу гэж тэр эмэгтэй Мишелээс асуух үед Мишель бүр амаа ангааж гайхаад юу ч хэлэх учраа олохгүй. Энэ эмэгтэй намайг нас барсан ээжтэй минь яаж уулзах юм болоо? Уулзал чадхал юм байх та гэж яг энэ агшин толгойд нь яг энэ асуулт зурс хийж орж ирээд ирсэн гэж тий. Яг энэ үед Мишелийн оронд байсан бол чи яг яах байсан бэ? Харин тэнтэй яг энэ ээжигээ санаж байгаа ийм сэтгэлд үнэхээр сорилт шиг байсан баха тий. Ээжтэйгээ яриул муу юм болох болоо яах бол гэл их бодсон баг. Харин тий бид үргэлжил яг ямар нэг асуудалтай нүүр толдог тий. Тэгээд яг тэрийгэ шийдэх цаашдаа яахыгаа бүх хүнл төрүүлээд мэдмээр тэр шат дахиад урагшаа алхмаар байдаг. Гэсэн ч гэсэн бид нар яг энэ хариултыг хааж явах шаардлагагүй юм байна гэж бас боддог тий. Мэдэх гэж оролдох тусам яг тэр асуудал нь бүр аюултай болж тэгээд ч яг энэ асуудал нь бурхан биднийг зүрх сэтгэлээ зовоогосоо гэж энэ асуудал зовоогосоо гэж хүсдэггүй гэдгийг бид нар бас олж харах хэрэгтэй болдог. Тэгэд хэдүүлээ яг үүний талаар жоохон тодруулъя. Чимгээгч маань яг энэ талаар илүү олон зүйлийг биднэрт хэлж өгөх болно. Саяны түүхээс харах юм бол тэр эмэгтэй нас барсан ээжтэйгээ уулзах уу гэд Мишелээс асуусан тийм. Үүнийг болохоор яг некроманси буюу үхсдийн сүнстэй ярих гэж ер нь тайлбарлалт юм байна л да. Мишель туслахын тулд тэр эмэгтэй амьдын ертөнцийг үхсдийн оронтой холбох
шугамыг одоо нэг холбож өгөх шугамыг нээж өгөхийг одоо Мишельд санал болгосон байна л та. Харин талигачтай ярих уу гэвэл бид бараг бүгдээрээ хүлээн зөвшөөрөл тгийл гэх бах тий. Гэхдээ яг энэ нь зөв асуудал уу? Бидний амьдралд байж болох зөв зүйл үү тий? Нас барсан хүн үнэхээр бидэнтэй ярьж чадна гэж ер нь итгэхэд хэрвээ заримдаа бас ярьж магадгүй л тий. Хэрвээ сүнслэг зүйлийг ойлгоё гэвэл Бурхны үг Библийг л бид нэр ер нь унших хэрэгтэй. Яг энэ сүнстэй ярина гэхээр бас сонин тий. Та яг Библийг нээгээд үзээрэй. Бурхан биднийг үхсдээ ярьж болох уу, болохгүй юу гэдгийг яг Библиэд яг юу гэж хэлсэн бэ? Бүр мэрэг төлөгчдөр очих, зууч ашиглах шаардлагатай байдаг гэж хэлсэн болов. Хин нэгэн хүнд хэцүү зүйл, асуудал, санаа зовлт байгаа бол ер нь хүмүүс мэрэг төлөгчрөл ер нь гүгээд очичдаг, лам руу гүгээл очичдаг тий. Үүний оронд Бурхан биднийг өөр рүүгээ ирээд яриасай л гэж хүсэж байгаа. Бурхан бидэнд үргэлж санаа тавьдаг болохоор биднийг бүх асуудлаа өөртөө өгөөсэй л гэж Бурхан хүсдэг гэж Библиэд бичсэн байдаг. Нас барсан хүний сүнстэй ярих гэж байхынхаа оронд бид нар яг нөгөө намайг хайрладаг, чамайг хайрладаг, бид бүгдийг мэддэг тэр хүч чадалтай нэгэн л бүх асуудлаа хэлсэн дээр юм шиг тий. Дээр ер нь дээр бидтэй тий. Тийм шүү. Би бол нөгөө мэрэг төлөгчдөр очихоос илүүгээр Бурхантай ярихыг л сонгоно. Бурхантай ярьсан нь л надад илүү дээр гэж би ер нь бодож байна тий. Юу сайн, юу зөв болохыг мэдмээр байгаа бол ер нь Бурхан дээр очиод Библи нээгээд нэг унших юм бол тэр бүх зүйлийн хариултууд ер нь Библиэс гарч ирж байгаа. Амьдрал тохиолдог энэ асуудлуудын хариултыг олж мэдэх гэж Бурханаас өөр аргуудыг хүмүүс одоо туршиж хайсаар л өнөөдрийг хүрсэн байдаг тий. Харин шилэн бөмбөлөг рүү хараад ирээдүг харахыг бид нар оролдохын оронд бас ширээн дээр өрсөн хөзөр эргүүлээд хараад мэрэглэн гэж ямар хөзөр эргэх болоо тий. Тэр хүний ирээдүг харуулна гэсэн бидтэй гэж үүнд итгэхийн оронд бид нар Бурхан дээр л очсон дээр. За бүр хүний гарын хээг уншдаг аргад бас мэрэгчсэн хүмүүс зөндөө олон байдаг тий. Одоо миний гарын хээг хэн дээр амьдралын шугамд тасарчсан байна л гин. Бас өвчин юм ослоор амьдрал маань аль эрт дуусах юм байна гэд ер нь олон хүмүүс гарын хээ хараад хэлдэг тий. Ийм хүмүүсийг би сонсороо ер нь айгүй хайцтай болоод ер нь айгаа цугтаадаг. Энэ бол надад хамаагүй л дээ миний амьдралд тий. Зөвхөн Бурхан л хүмүүсийн хизээ өгөөж, хизээ түүн дээр очихыг л ер нь Бурхан л шийддэг гэж би итгэдэг. Намайг хайрладаг Бурхан миний амийг мэдэж байхад миний алганы хэн дээр байгаа зураас миний амийг шийдэж илэрхийлж чадахгүй гэдэгт ер нь би итгэж байгаа. Зарим хүмүүс Тэнгэрийн оддыг үүсгэсэн төрсөдөд бас итгэдэг тий. Бас үүнийг астролог буюу одоо орон гэж нэрлэж байгаа тий. Оддын бүлгүүд болон байрлалыг судалж ирээдүйд юу болохыг таамаглаж болно гэж зарим хүмүүс бас боддог. Бас таны төрсөн өдөр цагийг асуугаад тэр өдрийн тэр од сар юу хэлж байгааг бас хэлж өгнө гэж хүмүүс бас хэлдэг тий. Үүнийг нэгтгээд яг үүнийг болохоор одоо орны зурхай гэж бий болгосон байдаг. Тухайн өдөр цаг төрсөн хүмүүс ирээдүйд юу тохиолдохыг хэлдэг юм байлээ л дээ. Яг энэ одоо орны зурхаанд тухайн яг өдөр цагт юу болохыг. Миний хувьд бол миний хувь заяа онцгой Бурхны гарт байгаа гэж итгэдэг. Тэнгэрийн одод нүд булаам үсгэлэнтэй ч гэсэн тэр чинь зүгээр л Бурхны бүтээлийн нэг хэсэг штэ. Тэр одыг бүгдийг нь бүтээгээд бүгдийг нь мэддэг гайхалтай тэр Бурханд итгэхгүй ах шалтгаан надад ер нь байхгүй гэж ер нь би боддог. Тэгээ Бурхан биднийг төрхөөс өмнө мэддэг байсан. Бас бидний амьдралын бүхэл өдрүүд яг түүний номонд бичигдсэн гэж хэлсэн тий. Бас Библийн нэг хэсэг дээр миний төрхөө олж амжаагүй хөврөл байхад минь таны нүд намайг харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад бүгд таны номонд бичигдсэн гэж Библиэлд хэлсэн байдаг. Бүр тэгээ зогсохгүй Бурхан биднийг үн цэнтэй тооцсон гэд Библиэлд Бурхан өөрөө хэлсэн байгаа тий. Харин тэгвэл одоо нөгөө Мишельд юу тохиолдсныг хэлэх үү? За ганцаарцсан сэтгэлийг нь тайтгаруулах байх гэж гордоод Мишель ээжтэйгээ ярмаар байна гэж хэлсэн. Нөгөө эмэгтэй ээжийнхэн талаар тааж хэлж байгаа нь илт худлаа байсанд Мишель бүр их санаа зовоод яг тэр төлөгчд найдсан энэ үйлдэл нь Бурханд огт таалагдахгүй байгааг Мишель мэдчихсэн байна. Тэгээ Мишель тэр эмэгтэйгээс бушуухан салаад гэртээ хараад Бурханы өмнө гимшээд маш их гимшиж залбирсан байгаа.
Тэгээ сонсогч танд ч гэсэн Бурхан маш их хайртай. Таны тусламж хэрэгтэй үед Бурхан яг өөрт нь хандан залбираасай гэж хүсэн хүлээж өгдөг байгаа шүү. Хэдэн мянган бэрийн тэртээ их эзэн тамийн нас мэд санагнаа. Сэтгэл минь хэдий алдраагүйч тантайгаа ярихад надад хүндхэн байх ёо. Хэрхэн тандаа өөрийгөө эцэн хэлхээ мэдэхгүй гівч зүрх сэтгэлдээ цорын ганц нандин хүсэл мэн таныг хүндлээ. Зүрхний угаас өчир шангалтай үедэж харанхуй бүтчих үедэж таныг хүндлээ. Зүрхний угаас үнэн үгийг таны бишнэ тань руу гараа өргөө таныг хүндлээ. Зүрхний угаас таны хүндлээ. Бүгдээрээ хамтдаа тунхаглацгаая. Амен. Найдвар доторх эмэгтэйчүүдийн нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Библиэд мэрэгч түлэгч нарын тухай хэлсэн хэсэг байдаг. Тиймээс тэдний тухай мэдэх нь бидэнд их чухал. Ирээдүйд юу болохыг мэдхийн тулд хүмүүс заримдаа түлэгч рүү очдог тий. Харин энэ тухай Библиэд хэд хэдэн түүх байдаг. Бидний өнөөдрийн хуваалцах түүх 30 гэрээнд гардаг. Үнэхээр тийм зүйлс байдаг. Түлэгчид ирээдүйн талаар таамаглах гэж оролддог. Гэхдээ бидний мэдэх зүйл бол Бурхан бидний ирээдүйг мэддэг. Харин хүн бүр өөрт тохиолдож буй асуудлынхаа шийдлийг Бурхан руу хандаж очвол тэр нь зөв зүйтэй зүйл болно. Энэ талаар ярилцгаар чимгээгч маань ирсэн байна. За баярлалаа. За өнөөдөр бид нар үнэхээр амаргүй сэдвийг хүндэж байна л да. Ер нь ирээдүйг таах алдаж асгасныг олох зорилгоор хүмүүс одоо бөөрөө ч юм уу лам бөөрөө их очтгоо л да. Тэгээ энд тэндгүүл одоо мэрэг төлөгчд за сүнс дуудна, мэрэгэн төрөглөн энэ гэсэн сурталчилгаанууд харагддаг штэ. Одоо хүмүүс бол Бурханаас заяасан сүнслэг мөн чанараа мэдрэх гэж их оролддог байна. Сүнслэг цангааныхаа хариултыг хайж байгаа гэсэн үг тийм ээ. Ер нь бусад орнуудын соёлын хувьд болохоор амьдралын тэр сүнслэг хэсгийг үргэлж хүлээн зөвшөөрдөг байсан. Энэ нь болохоор тэдний нөгөө өдөр тутмын амьдралын нэг хэсэг, амьдралын нэг тийм хэв маяг нь байт юм байна л да. За харин нөгөө социалист орнуудад бол хүний тэр сүнслэг болон бие махбодын мөн чанарыг бүр салгаж үздэг байсан байна. Одоо болохоор хүмүүс хаасайгүй Бурханыг ирж хайж байгаа. За амьдралд туслах агуу нэг ямар нэгэн арга замаар хүмүүс хайсаар л байдаг. Энийг бид сүнслэг цангаа гэж хэлж болно гэж бодож байна. Тэ. Тэгвэл бид сүнсний цангаагаа тайлахын тулд яг яах ёстой юм болоо? Юу хийх ёстой юм бол? Бид Бурханы үгийг амьдралдаа хэрэгжүүлж түүний хүч чадлыг мэдрэх сүнсээ сэргээж болно. Тиймээс сүнсээ тайвшруулж амар амгалан болохын тулд одоо Бурхантай холбогдох хэрэгтэй. Тэгэхээр бид зөв замыг хайж Бурханы үгийг сонсох ёстой болох нэ. Тийм. За хамгийн ихэнд хэлэх зүйл маань энэ л дээ. Бурхан биднийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн гэдгийг Библиэд Эхлэл номд ингэж өгүүлдэг. Тиймээс Бурхан хүмүүсийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Бурхан тэднийг өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээсэн. Тэр тэднийг эрэгтэй эмэгтэй болгон бүтээсэн. За тэгвэл бид Бурханыг одоо хэрхэн дуурайсан бэ гэж асуулт гарч ирнэ тийм ээ.
Бид Бурхантай яг адилхан биш нь мэдээж тодорхой. За Бурхан бидэн шиг бие махбодгүй. Гэхдээ түүний хайр, төвчээр, уучлал, ээлдэг байдал, одоо үнэнч байдал гэд зан чанарыг бид харуулах чадвартай. Бурхан биднийг бие махбод, оюун санаа, сэтгэл хөдлөл сүнстэй байхаар бүтээсэн чинь тэр биднийг өөртөөгөө сэтгэл хангалуун, сүнслэг харилцаатай байхын тулд бас бүтээсэн. Гэвч одоо анхны хүн Бурханы үгэнд ороогүй, тиймээс Бурханы харилцаа тасарч гэм нүгэл ертөнцид орж ирсэн. Хүн хэрвээ шудраг байх юм бол өөрийгөө нүгэлт зан чанартай гэдгээ хүлээн зөвшөөрдгөө гэж би боддог л доо. Жишээ нь одоо нэг хов ярих буруу гэдгийг мэддэг хэрнээл одоо тэсэлгүүл нөгөө ховоо яриад л хэрүүл маргаанд оролцоол явдаг штэ. Тэгвэл бид нар сүнслэг цангаагаа тайлахын тулд яах ёстой вэ гэсэн асуултыг бас дахиад асууж болно л доо. За энд хариулт болгож би Библийн 2 түүхийг ярьж өгье. Эхнийх нь Есүсийг төрхөөс өмнө бичигдсэн Библийн хуучин гэрээний хэсэг. За энэ бол 1-р Самуэль номын 28 дугаар бүлэгт байдаг л да. Саул бол Бурханаас сонгогдсон хаан байсан. За тэр үед Самуэль хэмээх нэг иш үзүүлэгч нас бараад удаагүй байсан байна л да. Тэгээ Саул бол өмнө нь дайнд явахдаа Бурханы хүч мөн мэрэгэн ухааныг авахын тулд Самуэльд зөвлөддөг байсан байна. За гэтэл одоо Саулд зөвлөлдөх хүн үгүй болсон. Саул Филистийн аримтай тулалтахаар бэлдэж байсан байна. 1-р Самуэль 28:5-д Саул филистчүүдийн хуаранг үзээд ихэд айж зүрхэн чичрэв гэж. Энэ үед Саул эзнээс тусламж гуйсан боловч эзэн одоо ямар нэг хариу өгөөгүй гэсэн байдаг. Үүнээс өмнө Саул хаан Бурханы хуулинд зааснаар бүх мэрэгч төлөгчдийг хөөж гаргасан байна. Тэгээд одоо тэр үнэхээр айсандаа маш буруу шийдвэр гаргаж байна. За би та нартай яг юу болсныг Библиэс уншиж өгье. Саулын түүх болохоор бидэнд сүнслэг цангаагаа зөв замаар Бурханы үгээр тайлах нь хэрхэн чухал болохыг одоо сануулж байгаамаа. Тийм. Саул төшмөлүүдтэй төлөгч эмэгтэйг ол би очиж юу хийхээ асууна гэжээ. Түүний зөвлөхүүд нь Эндор тосгонд нэг төлөгч байгаа гэв. Саул өөрийгөө далдлахын тулд хааны хувцас бүгдийг тайлж энгийн дээл өмсчээ. Харанхуй болоход 2 төшмөлөө дагуулan төлөгч эмэгтэйн гэрт очив. Нас барсан хүнтэй ярих хэрэгтэй байна. Сүнсийн дуудаж өгөөч гэлээ. Саул өөрийн гаргасан шийдвэрийнхаа эсрэг үйлдэлийг одоо хийж байгаа биз. Тэгээ тэр айснасаа болоод мэрэг төлөгч рүү очисон байна шүү дээ. За байцаараа одоо нөгөө төлөгч эмэгтэй айж байна. Тэр Бурханы хүн гэгддэг байсан Самуэлийг хараад л дуалцсан. Тэр төлөгч эмэгтэй гаргасан үйлдэл нь муу ёрын сүнснийх үү, Бурханых үү? Самуэлийн сүнс түүнд харагдсан нь төлөгч өөрөө ч тайлбарлаж чадхааргүй тийм агуу хүчнээс айсан гэдгийг нь ойлгомжтой. Тийм ээ. Самуэль Бурханы хүчээр Саулд харагдсан. Тэгээ Саулд юу тохиолдохыг хэлж өгсөн байгаа үсттэй. Энэ бол муу ёрын хүчээр биш, харин зөвхөн Бурханы хүчээр л тийм зүйл болох боломжтой гэдгийг харуулсан байгаа. Бурхан өөрөө урьсан үедээ л зөвлөлддөг. Мөн тэр зөвлөгөө нь зөв зам руу хөтөлдөг. Хэрвээ Бурхан өөрөө ирж бидэнд чиглүүлэх замыг зааж өгдөггүй байсан бол бид сүнслэг зөвлөгөө хайгаад төөрч мэдэн штэ, тийм ээ? Тийм. За энэ түүх бидэнд ямар санаа өгөх вэ гэдгийг сайн бодоод үзье л дээ. Саулын түүх бол Бурханы хуулийг дагахгүй байсныхын төлөө ямар хүндрэлтэй нөхцөлд орсныг харуулж байгаа. Түүнийг мэрэгч төлөгч нарыг нутгаасаа хөөж сайн үйл хийсэн ч гэсэн зүрхнээсээ тэднийг хаяагүй. Зөвхөн зовлон эрэхтэл Бурханы тусламжийг ирж хайсан. Энэ нь бол одоо бидэнд нэг сургамжийг өгч юм л да. Бид амьдралынхаа бүх цаг хугацаанд Бурханд найдаж чаддаггүй шүү дээ. Зөвхөн хамгийн хүнд үед бид Бурханы тусламжийг эрэх магадлалтай байдаг. Саулыг харахад бол тэр хамгийн эцсийн шийдвэрээ
Бурхны зарлиг дагахгүй байсныхаа дараа нь гаргасан. Тэгээд энэ нь тэрэнд таагүй үр дагаврыг авчирсан. За одоо дараагийн түүх рүү оръё. Библийн Шинэ гэрээний үйлс номын 16 дугаар бүлэгт Элч Паулийн тухай түүх биелдэг. Паул болон түүний хамтран ажилладаг Силас хоёр Есүсийн тухай сайн мэдээг түмэнд түгэж явсан. Тэднийг Филиппой гэдэг хотод ирэхэд бол мэрэг төлөгчийн сүнстэй нэгэн эмэгтэй таардаг. Тэгээд тэр эмэгтэй мэрэг төлгөөр эзэдтэй их ашиг олж өгдөг байсан байна л да. Үүнээс харах юм бол мэрэг төлөгч үзмэрч гэх хүмүүс зөвхөн энэ үед байсан биш болж таарад байгаа. Тэртээ хэдэн зуун жилийн ч өмнө бас байж л байсан байх нь тий. Бурхны хүмүүс ч бас энэ мэрэг төлөгчдийн өмнө бүдэрч байсныг Саулын түүх бол сануулж байгаа байхгүй юу. За харин Паул, Силас хоёрын түүх биднийг мэрэг төлөгчд хуурдахгүй хэрхэн итгэлээрээ зогсох талаар бол сургаж байгаа. За одоо бид асуултаа дахин эргээд нэг асуугаад үзье. Бид сүнслэг цангаа буюу асуудал шийдвэрлэх агуу нэгнийг ирж хайж байхад хаашаа очих вэ? За энэ асуулт яг энэ түүхийн хариултыг өгч байгаа биз? Харин тийм байна. Тий. Бид нар ингээд заримдаа төлөгч үзмэрч ил бий чадахчинд очих гэдэг штэ нэг тийм амьдралд тийм шаардлага гардаг. Гэхдээ энэ бүхэнд бол ер нь итгэх хэрэггүй. Учир нь Бурхны хүч чадал эдгээрээс хэд дахин илүү. Бид Иесусийн хүч чадалд түүний бидний гмийн төлөө насварсан агуу хайранд итгэж түүнтэй харилцаагаа зөв байлгах чадна. Хүмүүс сүнслэг цангаа тайлах гэж янз бүрийн зүйлийг ирж хайдаг ч гэсэн энэ бүхэн бол зөвхөн одоо Бурхантай зөв харилцаа байгуулснаар л жинхэнэ сүнслэг сэтгэл ханамжийг олж авах болно. Бурхан өөрөө биднийг өөртөөгөө холбоотой байхаар бүтээсэн шүү дээ. Тиймээс Бурхантай харилцах харилцаагаар л бид энэ сүнслэг цангаагаа тайлж амьдралд жинхэнэ тайвширлыг олж чадна. Өнөөдөр найдар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгээрээ бид мэрэг төлөгч бас үзмэрч рүү явах нь ямар аюултай болох талаар бид нар ярилцж байна тий. Ялангуяа энэ нь эмэгтэйчүүд энэ асуудалд эмэгтэйчүүд бид нар үнэхээр их анхаарах нь хамгийн чухал болоод байна. Ясаа чухал сэдв болоод байна гэж харж байна. Тийм шүү. Жимсэн улаа шүдэнд шилэн бөмбөг эсвэл талалт шил ашиглаж ирээдэг харах гэж оролдох нь үнэхээр аюултай гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй тий. Бодолтой бидний итгэж найдраа тавиад очиж байгаа тэдгээр зүйлс үнэндээ ёрын муу зүйлс байш шүү дээ тий. Библи ч гэсэн үүнийг тодорхой биднэрт зааж өгсөн байна. Иймэрхүү зүйлээс аль болох зайлсхийх нь л ер нь бидний амьдралд тустай юм байна. Бидний сэтгэлийг шархлуулах, бас бидний буруу зам руу хөтлөхөөс өөр юу ч авчрахгүй гэж Бурхан биднэрт хэлсэн байна тий. Бурхан дуулууртай байх нь бидний хувьд хамгийн зөв, бас хамгийн амархан зам юм байна шүү дээ. Амьдралд хангалттай олон асуудлууд байхад бид өөрсдөө дээрээ зөндөө олон асуудлуудыг бас нэмэх шаардлагагүй юм байна тий. Яг зөв. Энэ бүхний ард байгаа гол үнэн бол Бурхан та биднийг бүтээсэн, биднийг маш их хайрладаг. Бурхан дээр эргэж очиход бидэнд хэрэгтэй бүхэл зүйлсийг өгнө гэж тэр өөрөө амласан. Тэгэд бусдын хайсан савыг төшөж явахаар бүтээсэн савндаа найдаа гэж Монголын нэг одоо үг байдаг шүү дээ. Харин тийм. Тэгээд бид нар харин үзмэрчд олоод мэрэг төлөгчд рүү ер нь явах хэрэггүй. Тэндээс бидний амьдралд тустай юу ч олдохгүй юм байна. Харин Бурханд л хэрэгтэй бүх зүйл байгаа гэдэгт бид нар итгэх нь чухал юм байна. Тэр бидэнд амар тайван, мэрэгэн ухаан, хамгаалалт гэд бидэнд хэрэгтэй бүхнийг өгч чаднаа. Хэрэг танд хувцс хэрэгтэй байгаа бол бас таны хүүхдүүдэд хоол хүнс хэрэгтэй байгаа түүнийгээ та олж авч чадахгүй байгаа бол та санаа зовж байгаа бүх зүйлээ Бурханы өмнө очиод зөвхөн Бурханд л хэлээрэй. Тэр таныг үргэлж сонсоод бас таны бүхий л хэрэгцээтэй зүйлд туслахад бэлэн байдаг шүү. Хамгийн сайхан Бурхантай ярилцахад танд тусгай үг болон том зал хэрэггүй. Өөрийнхөө үгээрээ зүрхэндээ л одоо байгаагаараа залбирахад хангалттай. Тэр таны хэлсэн үг бүрийг сонсож хариулахад хизээд бэлэн байдаг гэдгийг мартаж болохгүй шүү. Яг үнэн шүү. Ирэх 7 хоногийн туршид та хэрэгтэй бүх зүйлээ Бурханд хандан залбирч, Бурхантай хуваалцаарай. Том жижиг гэлтгүү таны бүхий л хандан залбирч байгаа бүхий л асуудлуудад Бурхан хариулах болно. Та түүнээс айх хэрэггүй. Бас тэр таны амьдралд
хэрхэн гайхамшиг бүтээж чадахыг таас харж болно. Цэцэгчиг дэрвхийг хүсвэл үндсээ усаар тэтг гэдэг шиг таны үндэс болсон бурхантай ярилцах нь таны амьдралыг жинхэнэ утгаар нь өөрчлөх болно. За өнөөдрийн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд сонсогч та бидэнтэй санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай. Таныг сонсохыг бид тэс ядан хүлээж байна. Дараагийн дугаартаа бид илүү сонирхолтой олон сэдвүүдээр ярилцах болно. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 90700751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.